За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Нээл тараагийн маань энэ удаагийн хөдөр дэлгэлт ингээ эхэлж байна. За 6 сар дундаа орцсон. Одоо жиггэн аль чаддаг нөө яадаг гэдэг уун эдэн те хөдөө гадаа гол нэргийн хөндийж явдаг үе эхэлж байна. За тэгвэл энэ 7 хоногт өнөөдрийн сэдв маань энэ 7 хоногт одоо ямар хуу байх уу? Юун дээр анхаарах уу те? Одоо 100 цагт бол одоо болчихсон шүү дээ. Тэгээд хаа шоудул дээр гэдэг шиг одоо юун дээр анхаарах вэ? Юу болох вэ гэх талаар одоо 7 хоногийн таарах өдрийг одоо эхэллээ. За 3 өдөр байгаа. 8 сава, 6 зоос, 4 зоос гэдэг 3 өдөр байна. Эннээс одоо аль өөр чинь нүдэн тусч байгаа тэр өдрөө илүү сонгоорой. За одоо тэгээд юу штэ миний Монголын ард түмэн. Угаасаа би мэдчихэж байгаа. Хөдөө юу хийж байгааг чинь. Эсвэл зам болцсон гэд хаана юу гэж юм уусаа гадралж байгаа. Бие сайн бодоорой, шараа сайн тайлаарай тэгээд хоол сайн идэж ууцгаагаарай. Хэрэг гэрте байгаа бол ер нь гарч ороорой те. За одоо тэр яах вэ? Одоо хөдрөө сонгосон гэж найдаж байна. 3 2 1. Эхний хөдрөө дэлгэцгээе. За эхний хөдөр маань 8 сава. За хөдрийг ажиглавал одоо 8 сава одоо мод те пуужин дууж байгаа мэт луга одоо явж штэ цаана их гоё одоо уулгын гол горих мод байна. 8 сава бол одоо их хөдөлгөөний хурдны хөдөр байт юм аа. Энэ нэгсэндээ залуу 2 өнө 3 утга илэрхийлнэ. Эхнийх нь одоо энэ 7 хоногт их олон юмыг зэрэг амжуулахад бололцоотой байна гэж байгаа юм. За юу амжуулах вэ? За ингээд өөрийнхөө хийхийг хүсэж байгаа эсвэл амжуулъя гэсэн болгоё бүтээх гэсэн те ажлуудаа бүгдийн сайхан амжуулахад бол бүрэн потенциалын 7 хоног байна. Яг бурхан өөр чинь ингээд сайхан одоо минийхөө ийшээ яв, энийг хий. Энэ бол айгүй сайхан бүтэмжтэй. Одоо амжуулах юм бол айгүй сайхан амжуулаарай. Боломжтой өглөө харин боломжоо ашиглаарай гэсэн энэ 7 хоног байна. Хоёр дахь нь гэвэл бас зарим үйл явдлууд их хурдан болох учраас тэр болгон дээр аюу тийм авхаалжтай, самбаатай бас толгойгоо маш сайн ашиглаарай гэдэг одоо утга нь хоёр дахь нь. Гурав дахь нь. За энэ чинь нэг газараас нөгөө газар руу очиж штэ. Энэ чинь дөрвийн бод үстэй. Нэг хотоос пуужин дуулаад одоо хурдсуур аваад те хөдөө очиж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр юу гэж болох вэ хөдөө Монгол хүн? Яг зөв. Бас нэг тийм гарч ороод яалаа хэлэхэд бол их зөв үе байна гэж байгаа юм. Нэгэсэндээ энэ 7 хоногт бол 8 сава гэдэг өдөр маань таныг товчхондоо бол олон зүйлийг амжуулаад олон аж төрлөө сайхан болгоод бүтээгээд явахд их зөв үе байна. Нөгөө талаас бас гарч ороод эцрэсээ тайлаад хөдөө гадаа яваа тийм аялахад бол маш зөв үе байна гэж байна. Тэгээд дээр нь юм байна. За нэг дэх өдөр л гэж байна. Хоёр дахь нь бүр гоё. Нэг сэлэм үйлдэлийг хийх гэсэн үг. Ер нь ямарваа нэг удаан хийх үү яах вэ гэсэн гэдэг хөдрийг бол одоо бодлоо бол шууд зөрөгтэй хийхэд энэ 7 хоногт маш зөв байна. Ер нь ямарваа нэг юм дээр эргэлзээ тэнгүүл яах вэ их үү ууг нь тэгвэл гоё гэхгүйгээр шууд нэг үүргэвчээж юм сүрхэн амьтанд дагуулж аваад гарч ирэх. Өгөөд ихэд шууд ямарваа нэг ингээд зөрөгтэй үйлдэл хийхэд их зөв 7 хоног юм аа гэдэг чинь та бүхэн ингээд сануулж байгаамаа. Нэгсэндээ одоо харал та. Үүлнээс гар гарч ирээд сэлэмтэй. Тэр сэлэмдээр бүр титэмтэй байна шүү дээ. Титэм юу гэсэн үг? Эрх мэдэл. За тэгвэл яг өөрийнхөө энэ талаар хийхийг хүсэж байгаа ажил төрөл. Эсвэл хобби, эсвэл уулын харагдсан ба тэ. Бүгдийг хийхэд маш зөв 7 хоног байна. Цэвэр өөр чинь эрх мэдлийг өгч байна. Тэгээд тэр хийх ёстой зүйлсүүд чинь гол нь 4 ханны дотор биш 4 ханаас гадагшаага дэлхийд даяар байвал бүр сайн гэдэг юм одоо гарч ирж байна. Заавал одоо тийм аялна одоо гэдгийг гадагшаа гэхээр аялна гэхгүйгээр бас яг хийх хүсэж байгаа зүйлсээ хийгээд бас ажил төрж үж болно. Эсвэл хүнтэй харилцаач үж болно. Тэрийг хийгээрэй гэж байгаа юм. Тэгээд дээр нь сэлэн бол бодол логикийн зүйлүүд шүү. Та энэ 7 хонд одоо ямарваа нэг одоо хөдөлгөөнтэй бас ачаалттай юм хийж байгаа бол их ер нь бол хийх байх угаасаа. Одоо юу гэдэг тийм учраас их сайн бодож төлөвлөж хийгээрэй. Бас хүмүүн хаамгаа юм хийж болохгүй. Дээр нь одоо урд хойноо орсон, орон гарантсан
нэг болчих гээд нэг хийх гээд байгаа зүйл биш. Яг шийдсэн юм чаасны хийгээрээ давхар хийсэн юм бас хурдан шийдэмгий хийгээрэй гэж гарч иж байна. Уг нь бол их гоё хөзрүүл байна. Гэхдээ өөрөө ч бас бодох юм бодогдуул чинь те. За яах нь удаан хийж болохгүй байна. Бас чаасны зөв хийх нь байна. Хамгийн гол нь юу яах нь байна. Нарийн ширээ юм бас залбирахад нэг буруудах байхгүй. Залбирал гэдэг юм чинь гэдэг юм. Нэгдүгürt өөрөө чи яг юу хүсэж байгааг мэддэг болгодог. Хоёрдугürt эн чинь бас аз дуудахгүй юу. Тэгэхээр ямарваа нэг юм хийж явахдаа энэ 7 хоногт бас маш сайн залбираад ингэж хийж байгаа бол тэр чинь өөр чинь маш өндөр үр дүнтэй байх болно гэж гарч иж байна. За харин гаргалгааны наривч зөвлөд юу гэж гарсан байна? Харцгаая. За хэлээгүй юу гэдэг шиг. За юутсан 7 эхний зураг руу гарья. Одоо эхнийх нь нэг аяга. Амьдралын ус, waters of life. Харалта. Одоо аяга бол мэдрэмжийн хөзөр. Энэ 7 хоногт та ажиллаа хийхээс гадна өөрийнхөө бас мэдрэмжийн сайхан зэниглээд өөрийнхөө амьдралд чинь бас амьдрал гэхээр заавал тийм стрессээ эсвэл тийм ядаргаацсан биш байхгүй штэ. Бас арга зүг нь олоод зөв талд нь гараад яг одоо мэдрэмж чинь юу хүсэж чинь те. Яг тэрнийгээ дагаж чиглүүл. Заавал техникээр одоо тийм шавууд мог гэсэн үг биш шүү. 50 баймар байна. Эсвэл нэг одоо юунаасаа нэгэн хэм өвдөлт амьдралаасаа гармаар байна. Эсвэл бол жоохон ажил төрлөө бүр сайхан төвшин нэмж ахимаар байна те. Эсвэл гоё хүмүүстэй уулзч учрамаар байна. Тэрийгэ чиглүүлээд яг тэрнийгээ дагав үйл хийгээрээ. Яг тийм лог одоо тийм энийг хийх ёстой гэсэн гээд яг нэг юм одоо эргэн тойрондоо байдаг юм аа бол хийх хэрэггүй шүү. Яг өөрхөө чинсэлдээ яг юу хүсэж чинь тэрийг хийгээд тэрнээс тийм юу хийх хэрэгтэй гэдэгтэй биш шүү. Хийхийг хүсэж байгаадаа одоо хэрэгцээгээ төвлөрүүл бол хамгийн чухал юм а гэдэг зүйл энэ 7 хоногт одоо гарч ирсэн байна. Тэгэд дээр нь эн чинь зүгээр нэг өөртөөс чинь гадна давхар бас бус хүмүүст аюу тийм чиглэсэн лидер маяг гэдэг шиг байвал маш зөв олон хүнийг хамарсан болж игүүл те олон хүмүүстэй харилцсан тийм байвал бүр зөв шүү гэдэг юм энэ одоо эхний өдөр дээр гарч иж байгаа юм аа. Тэгээд нэг юм хартаа энэ сава энэ гол руу орж байгаа юм шиг байгааз ямарваа нэг үйлдэл хийхдээ хурдан шуурхай шийдэмгийгээс гадна одоо хорлын зорилгыг харж хийгээрээ. Тухайн үед мэдрэмжэндээ гоё байна яг зөв ч гисэн бас энэ зүйлсүүд цаашаа юу болох вэ? Яах вэ гэдгийг бодож хийвэл бүр алстаа их сайн юм шүү. Энэ 7 хоногуд их гоё юмны эхлэл байх болно гэж ингээ гарч иж байна. Хоёр дахь нь за бүр яг хэлжсэн нөө залбир мэдэрч орж иж байна. 7 за энийг фокус өгчий. 7 аяга morning буюу одоо залбирал сүслэл. За юун сүслэх үү те? Одоо юу штэ ямарваа нэг зүйлийг чиглэх төвлөртэй хүн залбирдаг. Яг бурхан залбирдаг. Энэ 7 хоногт бас яг айхтар хийж байгаа ч гэсэн тодорхой хэмжээнд өөртөө бас бяцхан цаг зав гаргаад жоох ном зам унших гэсэн үү, Христийнх нь бурхандаа залбирдаг гэсэн ч өөрийнхөө дотоод хүндээ эхлээд юу ягаарай. Залбирлыг өгөөд одоо тодорхойллыг өгөөд явбал маш зөв шүү. Тэгэхгүй юу юуны тухайн үлдгүй ингээл заа шоу цэнгэл хэрэлж гэхгүй шиг. Эсвэл юу юуны тухайн үлдгүй за ажил төрөл мөнгө төрөв онлайн шоп гэхгүйгээр юу хүсэж байна. Давхар юу байвал хамгийн язгалттай вэ гэдгээ төвлөрүүл. Тэхийн тул өөртөө маш сайхан бясалгаа төвлөрөө те. Өөр дээрээ бас ийм байвал би аз жаргалтай сайхан байх юм байна. Ийм байвал гоё байх юм байна гэдгийг өөртөө оруулвал маш зөв юм шүү гэдгийг энэ 7 хоногт сануулж байна. За тэгээд энэ 7 хоногт орогдлогоос юу гэж зөвлөсөн байна? Харцгаая. Амьтад animals. Одоо та амьттай одоо очир зүгээ олдог. За амьтад гэхээр юу гэсэн үг юм? Хүмүүстэй. Өөрийнхөө дотроо зүүн совингоо маш сайн зөв сонс. Энэ таны одоо таны энерги аураа чинь энэ 7 хоногт маш өндөр хөгжилтэй байгаа учраас зүүн совин амьтналыг одоо тийм нэг gut feeling гэж ярьдаг штэ. Зүүн совин одоо тийм мэдрэмжээ маш сайн зөв сонсвол тэрнээс чинь маш одоо өндөр үр дүнтэй байдгүйц одоо шийдвэрүүдийг гаргаж өгөх юмаа гэж танд саналгаж байна. За харин энэ 7 хоногт юун дээр гол анхаарал чинь хандах ёстой гээгин. За юу гэдэм юм аа? Уг нь бол энэ бол юу болох вэ гэдэг үзэл. Гэхдээ энэ удаа бол юун дээр хамгийн гол анхаарал чинь хандах ёстой гэдгийг харж байгаа. Одоо юун дээр одоо заавал юм хэцүү юм гэж байх үү?
Энэ 7 хоногт хамгийн гол зүйл гэвэл үр дүн. Мянга ингээд амар гоё ингээд явж байгаа ч гэсэн ямарваа нэг зүйлсүүдээр таны одоо ажлын эсвэл сэтгэлийн мэдрэмжийн үр дүн гарсан байх хэрэгтэй. Заавал үр дүн гэхээр тийм зоосмос юм биш шүү. Яг одоо тэгээд юу гэж болно шүү дээ. Энэ 7 хоног хийсэн үйлс чинь одоо өөрөө чинь ингээд сайхан тайвшруулад ингээд бүр тийм гүнзгий сайхан амьсгаа авахтайгаа болгожуулна. Эсвэл шинэ хүмүүсийг сайхан яг хэрэгтэй хүмүүсээ чинь танилцуулна. Эсвэл энэ 7 хоног хийсэн зүйлс чинь үр дүнгээр эцсийн үр дүнгээрээ ажил төрөө сайхан юуж болно. Эсвэл зүгээр сайхан стресс чинь тайлгдаад маш сайхан амралтаа авсан байж болно. Нэгсэндээ тань дээр юу ч хийсэн байсан гэсэн энэ 7 хоногт ямархуу үр дүн гарсан байна. Тэрэн дээр маш сайхан төвлөрөөрэй. Яагаад гэвэл та энэ ерөн сүүлийн үеүүд аюу тийм сөрөг мэдрэмжийг аваад сөрөг байгаад энэ амьдрал яагаад хэцүү юм бэ гэдэг шиг үед байгаад байна шүү. Тэгэхээр та энэ 7 дандаа тийм сөрөг юм биш, эерэг юм дээр босон зүйлсүүдээр үр дүн дээр таны сайхан төвлөрч байвал маш зөв шүү гэж гарч ирж байна. За ингээд эхний хөдөр маань дууслаа. Хөдөр төлөвлөлтөнд таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй, сабскрайб дараарай. Амун донешн бол маш баярлал болно. Тэгээ мөн гүлээний утган дээр юу хийх хүсэж байна, ямар хөө зорилготой байна, юуны төлөө тэмүүжнэ гэдгээ бичээ явуул тэрний чинь төлөө сайхан манифест хийгээд залбирал үүдээд ерөөл өгөх болно. Тэгээд юу яая. Энэ 7 хоног маш сайхан өнгөрөх болно. Үр дүнтэй өнгөрүүлээ. Дараа нь дуусах бүрс тийм сайхан 7 хоногийг өнгөрүүлцгээе. За ингээд одоо 2 дахь өдөр рүүгээ орцгоё. За 3 дахь өдөр маань 6 зоос. За нэм үүдэг штэ. 6 зүйл хамаг амтны тусын төлд ерөн наад нэг удирдлага тавиад нэг босоод дасгал хийвэл ямар яг ингэж за марзанах яач. Нэгсэн ийм утгатай юм. Энэ бол одоо хардаа хөзрийг харж ивэл нэгэн буянтай хүн тухайн хүний одоо хийсэн буйны ч юм юуны үлийн үрээр нь одоо 1-2 ядуу гойрог чинь одоо шагнаж штэ. Нэгсэндээ энэ 7 хоног бол таны хувьд амьдралын бас нэг тал нь бол шагналын 7 хоног байх болно. Нөгөө тал нь бол бүр гоё 7 хоног. За тэр одоо эхнээс нь эхлэе. Цэгстэй эхлэе. Нэгсэндээ 6 зоос гэдэг хөдөр бол юм байт юм аа. Та ингээд энэ 7 хоногт айгүй сайхан амьдралаас буйны одоо аз сайхан хүртээд гинтийн сайхан аз болоод гой зүйлсүүд бас болох юм байна. Боломжууд бас одоо санхүүч юм эсвэл одоо танд удаан хугацаанд танд туслая гэж боддог гэсэн хүн чинь танд өөрийн тус өгөөж өгөх ч юм уу тийм зүйлсүүд бас болох юм байна гэж ингээ гарч ирж байна. Хүн ингээд бодоолод энэ тусалж гэсэн энийг бас ингэж хийсэн энэ боломж гарвал ингэсэн чинь ингээд тийм хүмүүстэйгээ та бас ингээд сайн харьцаатай та бас ингээд сайн хүн бас зөв хүн байсан чи зөв үеийн үр энэ 7 хоногт танд орж ирээд их сайхан буйны юм болох юм байна гэж эхний талаас гарч иж байна. Хоёрдугаарт нөгөө талаас та бас одоо ойрдоо хүмүүс сайхан туслаад одоо юу гэдгийг удаан уулзаагүй хүмүүстэйгээ эсвэл ээж автаа ч юм уу найз нөхдөд эсвэл хайртай хүнтэйгээ ингээд цагийг өнгөрөөгөөд одоо сайхан тусал дэмжээ сайхан хамтаа цагийг сайхан гоё байгаад явах нь энэ 7 хоног их зөв одоо учрал үйлдэл болно шүү гэдгийг тийшээ тэнийг одоо их сайхан чиглүүлэх юм байна. Энэ 7 хоног бол тал нь их тийм гоё өгүүлж авах талархал бас нөгөө талаас дэмжлэг одоо хариу нэхээгүй тус тэгтээ юмд хариуцал байдаг хгүй. Нэг талаас би хүнд хариу нэхээгүй тэгтээ нөгөө талаас ирэх хүн надаас тусалдаг. Яг тийм сайхан 7 хоног байх юм. Яг сайхан тийм буянтай 7 хоног болоо танд сайхан буйны үеийн үрээр юм аа ирээ. Та бас зөрөд буйны үеийн үрээр хүнд сайхан туслаад нэгсэн нэг тийм гоё халамжтай хангалуун 7 хоног болох юм аа гэж нэг талаас ингэж гарч иж байна. Бас нэг зүйл байгаа юм. Энэ хараа 6-гийн тооч нь өөрөө одоо юу штэ харах үнц гэж ярьдаг. Тэгэхээр таны амьдрал бас жоохон тийм харах үнцгийн үйл явдал бас танд болно шүү. Энэ ялангуяа энэ 7 хоног. За яаж вэ? Жишээ нь 6 доош нар болоо 6 доош нар болоо 9 болдог. За тэгвэл 9-ийг доош нар болоо 6 болдог. Тэр шиг одоо таны жижигхэн тийм сорил болно гэсэн үг.
Тантай харах өнцөг жоохон өөр байж магадгүй хүн тань руу орж ирд ийм тийм сони юм ярих үед хэрвээ та тэр хүнтэй уурлаад ийм тийм болвол болохгүй. Тэрний оронд тэр хүнтэй аюу тийм ариун буйны нүдээр чиний зүгөө явуучвал баг тэрэн дээр болчихно. Яагаад вэ гэхээр танд нэг талаас сорил байгаа. Яагаад вэ гэвэл энийг сонгосон хүн та жоохон юу байж магадгүй шүү. Юу гэдгүүлээ хатуурах гэдэг байж магадгүй. Энэ хатуурахгүй та хэрвээ та байж чадвал их гоё ад завшаа орж ирнэ гэж нэг талаас бууж байна. Нөгөө талаас зоосны хүлэг батар. За юу гэсэн үг вэ? Энэ 7 хоног бол таны санхүүгийн болон ажил карьерийн төвшөнд бас юу байх юм биш үү гэж гарч иж байгаа юм. Удаан хугацааны юм аа тэгэхээр сайхан төлөвлөө дахин нэг ер нь ингэж явах зөв буруу те нэг талаас харуул маш дээр 7 хоног шүү. Танд бол одоо энэ л толгой их сэрэг гэхдээ их тайван учраас бүх юмыг тийм логикийн төвшөнд ямарваа нэг юмнаас одоо юугүйгээр хамааралгүйгээр харж чадах боломжийг танд энэ 7 хоног олох болно. Тэгэхээр бити бас юм ингээд сайхан хэтрүүлээрээ юм сайхан уучлаарай. Хараарай гэдэг зүйлийг танд бас хэлж байгаа юм аа. Нөгөө талаас ер нь бас юмаа хийгээд үр дүнгийг хараад яг тийм практикал байж чадвал одоо байгаарай. Тэгвэл илүү үр дүн танд орж ирнэ. Ялангуяа бос хүмүүстэй харилцаан дээр ажлын тогтвортой байх байдал дээр ер нь харилцаа ч гэсэн босдон дээр нь тогтвортой байх байдал дээр их тийм зөөлөн хүнийг ойлгосон хит бас тийм одоо юу гэдгийг хурц хатуу биш одоо уян хатан байж чадвал танд маш зөв юм шүү гэдэг зүйл одоо ингээд гарч байгаа юм аа. Ерөнхийдөө энэ хүсэл сонгосон хүн та жоохон тийм workaholic гэдэг англи үг гэдэг штэ. Ажлын хинэттэй, ажлын мал болчихсон бас байж болохгүй. Энэ 7 яг ажлаа хийн. Иймдээ хийлнэ. Гэхдээ бас одоо мэдрэмж байлгаад хийвэл их зөв юм аа гэдэг зүйлийг танд ингээд сануулж байгаа юм аа. За тэгээ 3 дахь утга нь гэвэл чинь одоо юу гэдгийг ямарваа нэг юм хийхдээ та бас хит одоо юу гэдгийг хариуцлагагүйгээр биш хариуцлагатай давхар одоо бас юмд одоо мөрийцч биш яг бүх юмын жин тан харсан тогтвортой юм хийвэл танд илүү үр дүнтэй юм а гэдэг зүйлийг танд хэлж байна. За ингээ хөдрөг нийлүүлээ харъя. Танд нэгсэндээ аюу их тийм хичээсэн буйны үеийн үр байна. Тэр чинь энэ 7 хоногт гарч ирэх болно. Нөгөө талаас та ирээдүгээ харуул одоо их үр дүнтэй сайн зүйлсийг энэ 7 таас амжуулж чадна. Одоо ерөнхий энергийн төлөв, ажлын гол төлөвүүд ажил, төрөл, карьер, хүмүүстэй хийх харилцаан дээр их байх юм аа. Тэгэхээр тэглээд хит ажил хийлээ гэд бас юуж болохгүй. Гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүсээ хайж болохгүй. Тэднтэйгээ бас ойрхон байгаад мэдрэмжээ хуваалцаад гоё байвал их зөв юм аа гэж энэ 7 хоног гарч ирж байна. За харин одоо гаргалгааны наривчсан хөсрөл рүүгээ орцгоё. За 6 чулуу буюу exploitation. Юу яана? Та ер нь өөрийнхөө суурнаас би яг яах гээд ингэж яваад байгаа юм бэ те? Ямар ацаараа би ингэж амьдралаа ингэж байгаа юм бэ гэдэг ер нь нэг бодож үзэх үе энэ 7 хоногт ирсэн байна. Энэ ингээд хоёр дээшээ хараад бурхнаас ингэ гуйж штэ. Бас үр дүн муутай чадлаараад ингээ багаасаа залбирсан бол тэгсээр нь үр дүн багтай байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Яг ийм маягаар танд явах нь зөв буруу гэдгийг та яг үүндээ бодож үзэх тийм цаг нь энэ 7 хоногт ирсэн гэдгийг бурхан танд хэлээд байна. Ер нь минийхөө яг дахин нэг амьдралаа бодод үзээрэй. Танд толгой их сайн заяасан, их гоё юм хийсэн хэрнээ. Та нэг л их тийм ажлын хинэттэй одоо бас хамаг юм харахгүй байгаа юм биш үстэй гэдгийг танд нэг талаас сануулад байгаа маа. Нөгөө талаас яг энэ ажлаас бас хэр үр дүн сайн гарах юм те. Үр дүн үнэхээр сайн гарах ажил байгаа болж байна. Үр дүн гарахгүй багтаа байвал арай өөр пивл дээр юм шүү гэдгийг бас таныг асууж байгаа маа. Тэгээ дээр нь энэ хардаа энэ өвгөн ингээд насаараа энэ хүүхдтэй хот ороод ингээд гоё амьдч болохоор байтал одоо юуцсан байгаа үстэй бас өөршиг явуулсан байгаа үстэй хоёулаа бас нэг тийм одоо ядарсан зүтгэцэн байгаа шүү дээ. Таны гэр бүл, таны хамтран зүтгэж, таны бас найз нөхдөд бас таныг дагаж юм эсвэл тантай ингэж яваад яг ийм маягаар зөв буруу гэдгийг бас хармаар гай. Хүн нийгмийн амьтан. Зээш та ганцаар байдгүй. Мянга юм хийлэж гисэн. Тэгэхээр бусд хүмүүстэй цуг хамтарч юм хийх. Өгөөдөөхэд бас гэр бүл чинь юу болж нээж нэ гэдгээ та бас
энэ талаар харахад их зөв юм шүү гэдгийг танд сануулж байна. Нөгөө талаас хоёр дахь нь бөөгийн хөзөр. За бөө гэдэг чинь энэ бол одоо хөгшин царайтай залуус хүмүүс. Энэ хөзрийг сонгосон хүн танд яг үндэ сурах мэх байна. Мянга өөрийгөө бий болцсон. Би бол одоо толгой сайтай цэнгэлийн дээд бараг л Эйнштейн чинь надад юм асуудаг гэсэн ухааны бодож байгаа бол болохгүй. Танд сурах юм ахаад зөндөө байна. Төлөвлөгч юм зөндөө байна. Ухаарах юм бас зөндөө байна. Гэтэл дээр нь танд бас төвлөрөл гэдэг юм айгүй бага байгаатай. Яг ингээд тийг яа гэсэн хэрнээ одоо амар их гоё юм хүсээд ингэж болгомоор байгаа хэрнээ тэгээд өөрийнхөө амьдралдаа дарагддаг ч юм уу эсвэл өөр юм хийдэг ч юм уу эсвэл хүний төлөө өөрийнхөө юм хийдэг ч юм уу тийм байгаад байна. Яг та нэг гоё зорилгын төлөө яг бүрэн час хийсэн ингэ тийм дайрч чадахгүй амьдрал дарагддаг юм биш үстэй. Энэ болохгүй шүү. Одоо юу гэдгийг яг бодож байгаа зүйл чинь одоо ийшээ зорж байгаа гэдэг зүйл чинь яг бодит амьдрал хоёр чинь жоохон өөр байгаад байгаа юм биш үстэй те. Тэрийгээ жоохон бас хармаар байна гэдэг зүйлийг энд тэнд хэлээд байна. Тэрнээс уган танд бол яг одоо чадвар мадвар яадаг гэдгийг байна. Бас хоосонгоо толгой юм аа. Ажилтны толгой. Бас мал арай биш юм аа. Дээр. Гэхдээ энэ чи хүн ямар ч хүн байсан гэсэн өөрийнхөө амьдралаа нэг сууж байгаа. За байж би юу болоод яагаад гэдгийг харах хэрэгтэй үе байдаг. Яг тэр харах хэрэгтэй үе чинь энэ 7 хоног юм шүү гэдгийг танд ингээд сануулж байна. За харин энэ 7 хоног доорх хөзрөөс нь юу зөвлөсөн мэн харцгаая. За music одоо таны онгод төвлөрөл таны сэтгэлээс гардаг зүйл одоо та өөрийгөө одоо таны мэдрэмж чинь мэдрэмжээ гарах үйл явдал процесс чинь одоо өөрийгөө болон бусдыг их сайхан гоё юу хийм байна. Эдгээд юм байна. Тэгэхээр энэ 7 хоног бас жоохон нэгэнт амьдралаа бодонгоо бас жоохон стрессээ тайлаад бас тайвшраад юм болгон дээр ажлын хянаатай байж болохгүй шиг зүйлийг танд бас сануулж байна. За харин энэ 7 хоног гол анхаарах хэрэгтэй зүйл юу юм? Хэрцгий байдал, 9 сэлэм. За юу гэсэн үг вэ? Та арай өөртөө болон бусад хатуу хандаад байгаа юм биш үстэй. Гүрэх ёстой юмд гүрэх ёстой юм аа гэдээ бүр тийм дайраад байгаа юм биш үстэй гэдгийг тань сануулж байна. Энэ чинь амьдрал чинь бас ийм хатуу хөтөө одоо нэг тийм гитлэрийн одоо тийм юу биш штэ нэг хорихлагаар биш штэ. Энэ чинь яг гүрэх үе байна. Гэхдээ ийм сонин байнгын ийм маш их одоо гүрэж бас болохгүй шүү гэдгийг бас тань сануулж байгаа юм аа. Энэ чинь бас өөрийгөө хайдаг стрессээ тайлах хэвээр амьдрах хэвээр амьдрал үргэлжлээрээ үргэлж байгаа тийм. Тийм байсараад л заавал одоо юу тийм гүрийн ингэн бити бодоорой. Амьдрал бас сайн юм байт юм аа. Энэ 7 хоног бас өөрийгөө хайрлаад бас стрессээ тайлаад хүмүүстэйгээ ээж аав дотны хүмүүстэй сайхан уулзаж очраад тэ найз нөхдөд жоохон бас гарч ороход буруудах юм шүү гэдгийг энд сануулж байна. За ингээд 3 дахь хөзөр манд дуслаа. Хөзөр дэлгэрэнүүд таалагдсан бол лайк дараарай, шеэр гэрээ subscribe дараарай. Мөн donation нь маш их баярлах болно. Тэгээ мөн гүрийн нутган дээр юу хийхийг хүсэж байна, ямар хөө зорилготой байна. Юуны төлөө тэмүүжлэгтэй бичээ явуулвал тэрийн төлөө сайхан залбирлуудыг манифест хийгээд өрөөлөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайнсгыг хүсье өрөөй. Одоо ингээд амьдрал сайхныг мэдрэхгүй бол хөвшөр хэцүү шүү тэгээд. За ингээд дараагийн хөзөр дэлгэл дээрээ уулзцаая. За 2 дахь хөзөр маань 4 зоос. За хөзрийг ажиглавал хорхидоо мөнийг залуу бас их юм бодчихсон, толгойдод мөнгө цаас бодчихсон. Одоо энийгээ л бүтээчвэл энийгээ л хадгална шүү гэсэн маягтай байна штэ. За хөзрийн утга нь юм байт юм аа. Ер нь нэг юмаа болгочихъя. Бас нэг бодсон санснаа бүтээчихье те. Бас ингээм юм хийчи. Яг өөртөө жоохон итгэлгүй байгаа ч гэсэн бас нэг болгочихоо үзээд байна шүү дээ. Бас жоохон хүний л амьдрал бас хаан жоохон ядрах, бас зүдрэх, гомдох юм байна шүү дээ. Тэгтээ энэ чи хүний л бас нөгөөдлөөс амьдрал бас тэгээ жаргах нь ч байгаа, зовх нь ч байгаа. Тэгмүүд энэ 7 хоногт яаж холбогдох вэ? Энэ 7 хоногт та яг бодсон сонсон юм биелүүлэх хэрэгтэй. Бас биелүүлэрч байна угаасаа. Тэхийн тулд ер нь яг нэг юм өөр чинь юм нөлөөлөх юм байгаа гэсэн үг. Одоо энэ бодсон, сонссон, бүтээгч байгаа зүйлсүүд чинь болж жоохон болиулах ч юм уу, эсвэл жоохон сөрөг юм гарч идэх ч юм уу те. Тэрийг чинь болиулах хүмүүс үзнэ. Эсвэл амьдрал санаач чинь нэг юм жоохон сорилтоо явуулна. Тэрэн дээр та жоохон бас хүчтэй хин шиг байгаад одоо айл болох ингэ юмаа зуураад те
болгоё бүтээ гэж одоо хичээх тийм 7 хоног жоохон байна. Мэдээ жоохон ядрах уу бас ингээд эморх уу гэвэл эморно. Мэдээж ядаргаатай, зовлонтой. Гэхдээ энэ чинь эцсийн үр дүнтэй өөрчлөлт төлөө хэрэгтэй сайн сайхан зүйл байх юмнууд одоо байхын төлөө та энэ 7 хоног жоохон тийм баг зэргийн гүрэлттэй. Гэхдээ ерөнхийдөө бол одоо тийм баатарлын маягаар жоохон өнгөрөх юм байна гэдэг зүйл энэ 7 хоногт ингээд гарч иж байгаамаа. Гэхдээ чи юу штэ? Чин заавал тийм юм хийн эсвэл ийм амьдралын сорилт хэрэг тийм зовн хэцүү байна, эморно гэсэн үг биш штэ. Энэ үр дүндээ өөрөө чинь айгүй сайхан юм руу ингээд тэмүүлж оруулна, гоё зүйл рүү оруулна гэдэг чинь өөр чинь гаргаад байгаа байхгүй юу? Энэ чинь таны чаднар чансааг бас энэ 7 сайн шалгана. Тийм болохоор та нэг талаасаа бол харин бүр өөртөө итгэлтэй бардам чадна штт болгоё штт гэсэн одоо хандлагатай байхад бол маш зүг юм аа. Энэ чинь нэг талаас одоо гэдгийг энэ өдрийг сонгосон хүн та их мэдрэмжээр бас амьдралыг харах өнцгтөрөө тулдаг. Хэрэв одоо эмиг хэцүүгээ харж байвал хэцүү. За ястай хоол идэн өстой хөөрхөн охин задаа уулзсан ч гэсэн л хэцүү. Зөрөөд гоё байвал өстой ямар ч тийм байсан гоё байж чаддаг. Тэгэхээр энэ 7 хоног танд жоохон хандлагын асуудал одоо харах өнцгийн асуудал байгаа. Та харах өнцгөө бас аюу айтайхан болгочиход бол бүх юм нэг талаасаа сайхан юм руугаа ороод илүү тийм тогтвортой амьдралынхаа төлөө одоо юм туулах тийм их гоё баатарлаг 7 хоног байх юм аа гэдэг зүйл нэг талаас ингэ гарч иж байгаа юм. Нөгөө талаас 10 сава мэдээж хэлсэн шүү дээ. Одоо энэ харалтаа бас хэцүү гоц. За энэ ингэ харуулчих. Нэгэн задлуу их даруухан дэлгүүхэн гэхдээ яг юм алдаад унтчихлаа л та. Юу гэсэн үг вэ? Нэг сава болгоны хийх юм бас санаа зовхон гэж үзвэл тодорхой хэмжээний бас юм болно. Намаас яг мэдээж болтгүй л яг хүний л амьдрал гэсэн. Одоо burnout гэж ярьдаг штэ. Их юм хийгээл ядраал ингээд байдаг. Нэгсэндээ жоохон сорилын 7 хоног болох магадaltaй шүү. Гэхдээ зүгээр яагаад вэ? Эн чин таарууд чинь 1-10 байдаг. Энэ бол 10 хамгийн сүүлийнх нь. Ерөнхийдөө энэ 7 хоногийг бол та яг гүрийгээд сайхан өнгөрөөчөхөд бол бүх юм ингээд бас зөвдөл рүүгээ хандж эхлээд айгүй айтайх юм болох юм аа. Амьдрал чинь бол жоохон 7 хоногийн тийм циклтэй маягаар байгаад байна. Хариуцлага хүнд мэдээж байх уу байна. Бас үүрэг, хандлага хийх хэрэгтэй байна уу байна. Энэ чинь хариуцлагагүй үүрэг амьдрал чинь тэгэл нэг юм жоохон золбон тийм байгаа штэ. Гэтэл та чинь золбон амьдрахгүй сайхан амьдрий гэж явж байгаа хүн штэ. Энэ сайхан амьдралынхаа төлөө мэдээж хүн ядарч л таарна, зүтэрч л таарна, тодорхой хэмжээний бас ингэн барин гэх шаардлага байна уу гэж таарна. Мэдээж одоо жишээ нь би ч гэсэн бас хүн үзэн би чинь өдрөөр нь ажил хийгээд оройн хүн үздэг. Тэгээ амралтын төрөнд видео гэх юм. Тэгэхээр чи мэдээж хүн ядаргаагүй ядарна. Гэхдээ би бас хүмүүс чадлаа туслаа гэж явж байгаа. Бас өөр хандлагч гэсэн бас бол гэж явж байгаа. Тэгэхээр яг ийм аян хөдрийн амьдрал надад ч гэсэн болдог. Зөвхөн өөр ч юм бол болоод байгаа юм биш шүү. Хүн болгоно бас тийм үе байгаа. Гэхдээ энийг эцсийн дүндээ стрессгүйгээр сайхан бас амьдралынхаа стрессийг сайхан одоо баланслаад давж болгоход бол үр дүн нь маш сайхан байт юм шүү гэдгийг өөрчн тэнд ам бардам хэлэх байна. Одоо хоёулаа угаасаа юу харъя? Гараалганы нарийнчсан үзрээ харъя. Тэр ястай их сайхан өдөр. 2 сайхан өдөр гарсан. 2 сайхан нүдэж гэдэг шиг. Эхнийх нь одоо чулууны хаан буюу чон. За ийм үг байдгийг. Одоо улс үндэстэн болгонд одоо ямарваа нэгэн аллах ч юм уу эсвэл юу ч юм уу бурхан хүн дааж чадах ачааг нь өгдөг гэдэг. Тэгээ одоо ихэр би боддог гэсэн. Ямар ацаараа одоо би одоо хайш хийх юм одоо галт тэрэгний одоо зүтгүүр байгаа штэ гэдэг. Гэхдээ энэ чинь чадал нөхгүй юу? Одоо эндээс аргыг олох чинь одоо өөрийн чанар чаасаа хэлдэг юм. Яг тэрнтэй адилхан одоо хөзрийг хартаа. Одоо ууг нь бол чон их сүртэй. Гоё одоо харж байгааз. Гэхдээ яг үндэ энэ чон бол их хэцүү чон. Харалта өвлийн хүдэнд сар гарчихсан. Жихүүн сэрэгтэй. Хоол байхгүй. Бүх хоол нь удаад унтчихсан. Тэгээ одоо энэ чон яг сүртэй харж байгаа учраас аргаа олдуулахгүй юу? Зовж байгаа ч гэсэн. Яг тэрнтэй адилхан таны амьдрал бас их тийм байна. Гаднаа та бол хүмүүс маш их сайхан харагдаж байгаа. Одоо тийм маш тийм хүчтэй чанартай чансаатай харагдаж байгаа. Тэрнээс та аргаа олоход бүр сайн. Угаасаа аргаа олох тийм чадвар чансаанд байгаа. Энэндээ чинь яг мэдрэмжээр чинь жоохон тоолохж одоо энэ л жоохон үзнэ.
Тэрэнд битгий их юм тоогоорой гэж гарч иж байгаа юм. Харин бүр сайхан юм гэвэл дараачих нь чулууны хатан буюу одоо ичнээсээ гарч байгаа баавга. Эндээсээ ингэж аргаа олцоход бол воо. Одоо чинь хавар баавга чинь яадаг вүлээ? Шууд ингээл бөөн сайхан боломжнууд байгаа шүү дээ. Ингээл хавар яг уу гарч ирээд стажигэн дулаахан сайхан орчинд одоо юу л юу хийдэ, юу л юу яагаал те. Яг тийм орчны төлөө та явж байгаа учраас таны одоо байгаа амьдралын зам бол одоо сайн ч вэ, муу ч вэ, одоо аргыг болоод явхаас өөр замгүй. Энэ төлөөш сайдлах. Тэгсэн нөхөд дараа 7 хоног дараа сараас бүх юм нэг жигэнтүүгээр орох юм аа. Бити өөрийнхөө амьдрал тийм харамсаж зовоорой. Бити өөрийнхөө амьдрал бас хэцүү байгаарай. Тэгээд хажуугаар яг энэ 7 нэмж хийх зүйлсүүд гэвэл яг уу хэмрийн сон жоохон стрессээ тайлах юм хийх ч юм уу, ном жоохон ном зам уншуулдаг ч юм уу, эсвэл христийн мөслимүүд нь жоохон залбирдаг ч юм уу те. Өөрийнхөө стрессээ тайлаад бас ганц хоёр лаад бай болно шүү дээ. Эсвэл нэг ганц хоёр цаг бэлээд авчаад бүр давгүй. Нэгэсэндээ өөрийнхөө стрессээ тайлаарай. Гэхдээ суурандаа амьдралынхаа бас айгүй бас тийм чухал үедээ явж байгаа гэдгийг бити мартаарай гэдгийг танд сануулж байгаа юм аа гэдгийг танд хэлж байна. За харин Oracle шууд builder буюу одоо бүтээгч. Таны одоо авиас чадвар бол бүтээх болон одоо барих тийм одоо юу яа үр дүн амжилтыг бүтээх байхгүй юу. Тэгэнгүүт энэ чинь гаднаа гой сонсож байгаас яг үнэ барилгын гэдэг чангаш тэгэл цамж хотод зууралтан бас бодог модогтай зууралтан зөндөө их хүн юм өргөнтэй тэгж байгаа бүх юм хийдэг. 1000 тийм анжилч юу ч гэсэн бас л тэгэл алхаж нарахтай зуурлагч юм бас чангаштай. Гэхдээ танд чанар чансаан байгаа учраас өөртөө энэ нэг юм чансаатай чанартай хүнд л ийм сайн хөвдөд өгдөө шүү. Тэгэхгүй бол гадаа байгаа бас явцгүй хүмүүсийг хараарай те. Тэр явцгүй хүмүүс бол явцгүй учраас явцгүй байгаа шүү. Та явцтай учраас бас давгүй байгаа шүү гэдгийг танд хэлж байгаа юм аа. Тэгэхээр өөртөө хамгийн гол нь маш сайн ихтэй байгаарай. Сайн цаг ойрхон байгаа шүү. За харин танд одоо ухаарлын хөзөр. Би энэ 7 хоногт бол уг нь анхаарах болгоомжтой хөзөр орё гэсэн боловч энэ 7 хоног надад ягаад ч юм тийм анхаарал жинхэнэ танд хамгийн чухал хөзрийг нь энэ одоо хэлж байгаа юм. Ялалт. Юунд ялах вэ? Одоо нэг бүх юмаа таваа тийм ялцсан баатрын дүрээр гэдэг шиг явхад танд энэ 7 хоног бол нэг маш том гоё чухал чагтаг байна. Магадгүй та нарыг мэдгүй ч гэж болно. Гэхдээ бүр сүүлд нь нэр тэгэхэд би ингэсэн учраас би одоо ингэ хурж байгаа шүү гэдэг зүйлийг танд хэлэх байхгүй юу? Бити юмд ингээд би яана хийнэ гэж бити бод одоо чинь энэ 7 хоног эсвэл энэ үеийг та давчхад айгүй сайхан ялалтын юмд орчих юм аа. Тэгэхээр энэ чинь та бас амьдралын хэцүү үед байгаа. Гэхдээ энийг та давхад маш ойрхон байгаа шүү гэдгийг танд сануулж байна. Амжилт хүсье. За ингээ 2 дахь өдөр маань дуслаа. Өдөр дэлгэлтэн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй, сабскрайб дараарай. Мөн донешн явуул маш баярлах болно. Тэгээ мөн өнгөөлгөний утган дээр юу хийх хүсэж байна? Ямар хөө зорилготой байна те? Юу хийхийг тэмүүжин гэдгээ бичиж явуул тэрэн чинлээ сайхан манифест хийгээд залбирлуудад ёроод өрөх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайнсхныг хүссэн ёроо юу шүү? Заримдаа нэг юм жоохон шүд зуугаад арга зүг болоод хажуугаар маш стресс тайлчхад гүнзгий амсгаа авчихад бүх юм маш сайхан болч тийм шүү. Тэгээд миний хайрт үзэгчид минь жоохон гүрийн шүү гэдгийг танд сануулмаар байна. За ингээд одоо 3 дахь хөзөрлүүгээ орцгоё.